Өнгөрөх 7 хоногт нэгэн хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн дэлгүүрийн ажилтнуудыг зодсон хэрэг гарсан. Хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа бөгөөд түүнийг сэтгцэн эмгэгтэй байж болзошгүй гэх мэдээлэл олонний анхаарлын төвд байна. Тэгвэл ийм төрлийн хэрэгүүд нь сэтгцэн эрүүл мэндийн хяналт, хууль эрх зүй болоод нийгмийн аюулгүй байдлын тогтолцоог эргэн харах зайлшгүй шаардлагатай болсныг анхааруулж байна. Бичлэгт харагдах этгээд дэлгүүрийн ажилтныг элт давуу хүчээр онц хэрцгийгээр зодож байгаа нь нийгмийг цочирдуулад байна. Энэ сарын 6-ны өдөр цагдаагийн 102 дугаарт Баянгол дүүргийн 32 дугаар хороонд байрлах худалдааны төвд үйлчлүүлэгч нь дэлгүүрийн ажилтнуудад гэмтэл учрууллаа гэх дуудлага мэдээллийн дагуу харьяа цагдаагийн элц хариуцаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Албан бус их сурвалжийн мэдээллээр тухайн хэргийг үйлдэгч нь сэтгцэн эмгэгтэй байж болзошгүй байна. Харин эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний ерөнхий газар тодорхойлсны дараагаар хэрэг хүлээх чадвартай хэсэг хуулийн ямар хариуцлага хүлээлгэхийг шийдвэрлэнэ. За тухайн маргалдад зодтолцсны улмаас нэг иргэн гэмтэл цогог судлалын үндэсний төвд хэвтэ эмчилүүлж байна. За нөгөө хохирогчд болон хэвтэ эмчилүүлж байгаа этгээдэд одоо иргэнд шүүх шинжилгээний ерөнхий газраар шинжээч тамлан гэмтлийн зэрэг тогтоолохоор одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байна. Өмнө нь сэтгцэн эмгэгтэй этгээд жирэмсэн эмэгтэйг бага насны хүүхдийн хамт хүнөөсөн аимшигт хэрэг гараад удаагүй байна. Шүүхээс тухайн этгээдийг бүх насаар нь хорих ялгааноос нь сэтгцэн өвчин бол ялзавших бамбай биш гэдгийг баталсан. Гэвч иргэн сануулвал тухайн этгээд нь өмнө нь хүний биед хохирол учруулсан хэрэгээр шалгагдаж байгаад сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадваргүй гэж судлагдсан даруйда дахин онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн юм. Тэгэхээр манай улсын эрүүгийн хуулиар хэрэг хариуцах чадваргүй этгээдэд эмнэлгийн чанартай албадлогын арга хэмжээ авдагч энэ нь хохирогчийн хохирлыг барагдуулдаггүй. Цаашлаад дахин гэмт хэрэг гарч иргэд хохирч болзошгүй нь хамгийн том асуудал болоод байна. Тийм хуулийн заалт байдаг гэдгийг нь одоо яг тухайн үед бол уншижсэн. Тэгээд за ер нь бол хэцүү юм байна да. Энийг сайжруулах хэрэгтэй байна л гэж ер нь харсан. Ер нь нөгөө хамгаалагч юм уу гадуур гарахгүй байх арга хэмжээл байх болов гэж бодож штэ. Тэгээд Америкт бол бас тэгдэгсэн штэ нөгөө хар тамхи хэрэгэлдэг хүмүүсийн хүүхдүүд нөр удамч гэдэг юм бас тийм сэтгцэн юмтай гинт өөр олол одоо буу муу хэрэгэлдэг ч юм уу даалдаг. Тэрэн шиг Монголд бас тиймэрхүү юмнууд байдаг гэж магадгүй. Одоо тэгээд энгийн иргэд ингээд хохироод байх нь угсаа айгүй хохирлтой шүү дээ. Тийм үстэй. Би зүгээр явж байгаад гэмтчих юм бол намайг хинтэж яах вэ? Тэ. Жишээлбэл би хүүхдтэй миний хүүхдийг хинтэж яах вэ? Тэгээд иймэрхүү юмнууд зөндөө гарч байгаа шүү дээ угсаа. Сэтгцэн эмгэгтэй иргэдэд тавих хяналт хуулийн хариуцлага сул байгаагаас гэмгүй иргэд хаанч хизээч халдлагад өртөх эрсдэлтэй байгааг дээрх хэрэгүүд сануулж байна.